үзэгчдээ пүрэв гараг болсон байна. Хөв нууц нэвтрүүлэг 7 хоногийн шинэ дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч M-Bank Тассанда Буухан. За мөн Toyota Top Motors бидэнтэй хамтран ажиллаж байна. За өнөөдөр энэ 7 хоногт ер нь үйл явдлууд ариун байлаа. За хамгийн ихэнд олон улсад манай тамирчид онцлог нь бол сагсчид маань ямар амжилттай байгаа вэ гэдгийг онцолж ярилцахаар дүлгөөн бит хоёрын үед бэлтгэлээ ингээд студиуд хамтран хөтлөхөөр дүлгөөн ажиллаж байна. Дүлгөөнд өдрийн мэндийг хүргэе. За үзэгч та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. За хамгийн ихэнд хоёлаа инхи одын талаар ярилцъя гэж бодлоо. За энэ 7 хоногт бас түүний хувьд NCAA дэх 4-р хуулирал нь за 100 дахь тоглолтод оролцсон, 84-т нь гараанд гарч тоглосон. Энэ улирал бас шинэ багтаа нэгдээд байгаа. За улирлын 2 дахь тоглолтоо хийсэн байгаа. За өнөөдөр юм уу маргааш бас 3 дахь тоглолтоо хийх байх. За тэгээд энэ тоглолтод хэрхэн өрнснийг хамтдаа ярилццгаая. За 4-р хуулирал гэдэг бол мэдээч маш их хамгаалалт талаасаа бүх талаасаа инхи одын хувьд маш сайн тоглогч болсны нэг илэрлэл нь энэ тоглолттой байвал гэж харж байна. Дүлгөөн эдэл дээр ямар байр суурьтай байна. Инхи одын энэ тоглолтын тухайд. За инхи од бол яг нөгөө Монгол мөрөөдөл гэдэг байр суурийг бол одоо NCAA Division 1-т үүрч явж байгаа юм. Монгол улсын тод төлөөлөл явж байгаа юм чинь. Тэгээд энэ бол тэрлийн 2 дахь тоглолтоо South Carolina баг маань хийсэн байгаа. Энэ тоглолт бол маш сонирхолтой болсон нэмэлт цагт шийдвэрлэгдсэн энэ тоглолтод инхи од маань багтаа маш чухал одоо өөр нөлөөг авчирч 17 хоног авчирч баг ялалт байгуулсан байгаа тийм. Тэгээд бүхий л талаа одоо олон тал тоглолтыг үзүүлж чадчихэв. Багтаа самбраас бөмбөг авалтаарч, оновчтой дамжуулалтаарч яг хэрэгтэй үед тийм нэмэлт цаг тавьж чинь оноовж байгаа чадварч гэдэг юм уу тийм. Тэгэд энд харагдаж байгаа 3 статистик үзүүлэлтээс гадна бөмбөг таслалтыг бас 2-ыг гүйцэтгсэн. Тэгээд эдний багийн хувьд, инхи одын багийн хувьд 3 хамгаалагч холбогч нар нь л ер нь багаа авч яваад байна удаа гэж харагдаж байгаа. За 70 хоног ердөө ер нь 3 хүн л хувааж инхи одын багаас авсан байгаа. Тэгээд модагтай талбайн тоглогчид баг зэрэг хангалтгүй байгаа дүр зураг ажиглагдсан юм л тэр. Тэгээ яг үнэ. Энэ авсан 70 хоног бол эдгээр урд чавны 3 тоглогч хуваагаад авсан. Тэрэн дундаа холбоон тоглогч нь болоод энэ тоглолтод маш онцгой тоглолтыг үзүүлсэн 33 он авсан ч гэдэг юм уу те. Тийм Мижи Джонсны хувьд карьер хай энэ өдөр. Энэ улирал энэ баг үнэхээр өндөр амжилт үзүүлэе гэж бодвол яалтчгүй төвийн тоглогчийн байрлал маш сайн тоглогч авах шаардлага үүсэж байгаа. Дээр нь бол баг тамирчдын нөгөө ойлголцол болоод дасгалжуулагчдын одоо манай тамирчинд итгэх итгэлүүдээ гэхдээ тэр зүйлээс хамаарч инхи од маань энэ улирал хэрхэн ялцах вэ гэдэг ерхий шийдвэрүүд бол гарах байх. Дасгалжуулагч инхи одод маш их итгэдэг нь ер нь тоглолтын дээр харагдчихсэн. Тэгээд шийдвэрлэх мөчөд багтаа бас хамгийн ахмад тоглогчийн нэг яа гарахгүй инхи од өөрөө байна. Дээрээс нь дасгалжуулагчийн итгэлийг маш сайн олж авсан нь харагдсан. За тэгвэл үргэлжлүүлэн бас нандин үлсний талаар ярих хэрэгтэй гэж бодлоо. За түүний хувьд NCAA-ийн 2 дугаар дивизионд бол тоглож байгаа Монголын анхны эмэгтэй тоглогч болсон байгаа. За тэгээд энэ 7 хоногт бас анхны тоглолтоо хийлээ. Монголд эмэгтэй тоглогчдын дунд бүх цаг үед яригдах онцгой өдөр бол тохиосон байгаа. Тэгээд 28 минутыг талбай дээр өнгөрүүлсэн 13 оноо 1 самбар 2 дамжуулалт. За тэгээд 3-аас 6-аас 3 давталгооны хувь нь 12 давталгооноос 5 давталгааг амжилттай болгосон ийм үзүүлэлттэй байна. Тэгээд бага оноо авалтаар тэргүүлсэн байгаа. Гэхдээ яг харамсалтай нь багийнх нь хувьд бол тоглож ерөөхдөө шийдэгдсэн гэж хэлж байна. Тийм нанд үслийн хувьд бол энэ багтаа ирээд давталгооны эрх мэдэл гэдэг юм уу? Тэр зүйл бол үнэхээр авцсан байна. Нандин үсэл Amazon's багтж байна уу? Одоо өөрийн Florida Tech багтж байна уу? Бүх одоо эрх мэдэл бол түүний гарт байна гэж харж байгаа. Тэгээд 2 Монгол тоглогч маань NCAA одоо Division 1, Division 2 яг ингэж зэрэг тоглолтуудаа хийгээд аль нь одоо талбайд өнгөрүүлж байгаа минутын хувьд бол маш өндөр буюу. Инхи од маань хүртэл одоо бүх тоглогчдод талбайд ирэх минут авалтаар минут авалтыг үүсэн шүү дээ. За дараагийн сэдвүүрөө шилжиж өнгөрсөн 7 хоногт хоёлаа яг Derrick Rose-ыг ярьжсэн. За тэгвэл энэ 7 хоногт бас нэгэн NBA-ийн тоглогчийг ярих шаардлагатай боллоо. За яагаад вэ гэхээр SGA багийн эзэн 11 сарын 12-нд ерөнхийдөө шинэ мэдээг зарлана гэдгээ бол дуулгасан. Энэ мэдээ нь ерөнхийдөө NBA-ийн тоглогч Quinn Cook гэдэг нь зарим нэг талаараа тодорхой болж байгаа учраас өнөөдөр ярих шаардлагатай юм болов уу гэж бодлоо. За эцсийн байдлаар бол одоогоор зарлаагүй байна. Гэхдээ Quinn Cook өөрөө ерөнхийдөө би бэлэн гэсэн за
энэ хоёр багийн эзэн Queen Cook бие бинийгээ Instagram хуудасаар дагалцсан гэдэг ч юм уу. Дээрээс нь Queen Cook Монголд ирэх маш боломжтой нөхцөл байдалтай байгаа зэрэг шалтгаануудыг харгалзаж үзээд өнөөдөр ярихаар бэлтгэлээ. Тэгээд энэ тоглогч хэн бэ гэдгийг 6-аар харуулсан дээр ярилцаад явъя гэж бодож байна. За 2015 онд Duke их сургуулиас NCAA-ийн авраг олж исэн. За мөн 2018 оны NBA-ийн авраг Golden State Warriors-ийн хамтаар авсан. За 2020 онд болохоор Los Angeles Lakers-ийн хамтаар NBA авраг болсон тоглогч байгаа. За NBA улирлын дунд чинь бол 14.1 буюу цөөхөн оноо нь бол 6.4, плей-оффын дундаж минут нь 9.8 гэсэн байна. Оноо нь 4.1. За энэ бид хамгийн сайн удирлыг нь 17-аас 18 оны Lakers гэж үздэг юм бэлээ. 22 минут дундчлахдаа 9.5 оног дундчилсан. За сэлгээний гол нэмэлт хүч байсан гэж бас үздэг. За түүний хамгийн их оноо авсан тоглолтын 2018 оны 3 сард Milwaukee Bucks эсрэг NBA-ийн карьерийн хамгийн өндөр оноогоо буюу 30 оног Bucks эсрэг авч исэн түүхтэй юм байна. За энэ тоглолтын таймыг хараад ярилцъя. Queen Cook Монголд ирүүл Монголын лигт ямар нөлөө үзүүлэх байдг вэ? Яг одоо түүний хувьд одоо CBA-д тоглож байгаа шүү дээ, тийм учраас зүгээр Монгол улсын сагсан бөмбөг гэдэг талаасаа харуул NBA-ийн 2 удаагийн аврах тамирчныг авчирснараа дэлхийд дахинд Монголын сагсан бөмбөгийг дахин сурталчлах юм өндөр магадaltaй. Дээр нь Монголын баг тамирчид Олимпийн аврагын эсрэг тоглоод үзчихлээ, тийм. Одоо NBA-ийн аврах тамирчны өдөөс тоглоно гэдэг бол яг мэргэжлийн тамирчдын хувьд бол бас юм онцлог мөч байх болов гэж харж байна. Хэдий одоо багийн зүгээс тоглогчоо зарлаагүй байгаа ч гэсэн маш өндөр магадaltaй байгаа учраас тий. Багт үзүүлэх эерэг нөлөө талаас нь судалсан зүйл гэх юм бол зөөлөн эерэг илдэг зааштай. Тэгээ багийн уур амьсгалыг сайжруулдаг тоглогч гэдгээр бол маш алдартай юм бэлээ. За найз нөхд болон сагсан бөмбөгийн хамт олондоо ихтгэлтэй ажилсаг хөдөлмөрч за тэгээд хамгаалтаараа маш сайн тоглогч гэдгийг онцлсан байсан. Дээрээс нь түүний 3 онооны шийдэлт бол бас сайн. За яг нь NBA-д бага минут дундчилсан ротейшнд байгаагүй гэдэг яриаг бол FC фэнүүд гаргаад байгаа. Би бол хэд хэдэн тим зүйлсүүдийг олж уншсан. Гэхдээ Golden State Warriors, Los Angeles Lakers гэдэг энэ хоёр баг бол хоорондоо тоглож байгаа тоглолт нь бүх цаг үед телевизийн үзэлтийг тэргүүлдэг. За бас дэлхийн шилдэг багуудын нэг энэ багт тоглож байсан учраас за багийн арын албаны эрхмүүд ч гэсэндээ энэ тоглогчоос ямар нэгэн зүйлийг олж харсан учраас багтаа нэгтгэж байсан баг. Тэгээд 2 удаагийн авраг гэдэг бол мэдээч маш том амжилт. Дээрэс нь NCAA-ийн авраг. Тэгэхээр Монголд ирээд нөлөөгөө үзүүлэх талаас нь бол маш сайн байх болов гэж бодож байна. Гол шүүмжлэх зүйлсийн нэг нь түүний байрлал буюу холбон тоглогчийн байрлал. Үлзий оршихтой ч юм уу бусад тоглогчид нартай минут булаацалдах тал дээр баг зэрэг фэнүүдийн зүгээс таг үлээж аваад байгаа юм болоо та гэж харлаа. Одоо холбон тоглогчийн байрлал гэх юм бол Apes багт одоо шилдэг 3 тоглогч байгаа тийм. Тэгэхээр Queen Cook-ийн хувьд өөрөө шидэлтийн хувьд маш өндөр учраас магадгүй 2 номер дээр илүү тоглох байх гэж харж байгаа. Дээр нь Томас Робинсонтой гар нэлэх тал дээр бол ёстой ямар ч саадгүй байх юм тохиолж байгаа. Гэхдээ одоо үндсэн байгаа одоо Apes-ийн легоноор тоглогч бол бас шидэлтийн хувьд тийм ч муу тоглогч биш шүү дээ. Тэгээд яг ямар шийдвэр гаргахыг бас яг эцсийн байдлаар баг албан ёсоор зарслын дараа л гол шийдвэрүүдээ ярилцъя тий. Монгол ирж байгаа легоноор тоглогчид дээр сүүлийн жилүүдэд анзаарэгдэж байгаа бас нэг чухал зүйлийн нэг нь хандлага байгаад байдаг. Тэгээд ерөнхийдөө тэ зодгоо тайсныхаа дараа Монголд ирдэг мөнгө хитэж ирдэг гэдэг ч юм уу иймэрхүү ярианууд бас байдаг. Гэхдээ NBA-ийн тоглогч хүний хувьд дээрээс нь энэ хүнтэй гэрээ хийж байгаа Apes багийн хувьд ч гэсэндээ хэрвээ би даврага аввал бонус цалинг санал болгох ч юм уу гэрээн дээр заагдсан нарийн зүйлүүд байдаг байх. Тэгэхээр бас өөрийгөө илүү дайчилсан тоглолтыг үзүүлж чадах болов. Ингээд Apes-ийн хувьд ямар ч тач NBA-ийн 2 тоглогчийг багтаа нэгтгэж чадвал мэдээж энэ бол Монголын лигт маш том хувь нэмэртэй онцгой үйл явдлуудын нэг байх юм болов гэж бодлоо. За дээрс нь Cook-ийн хувьд элдэг зүйл нь ааштай багийн уур амьсгалыг авардаг тоглогч гэдэг нь бол маш таалагдсан. Энэ бол багийн спортод хамгийн чухал зүйлүүдийн нэг байх гэж бодож байна. Ингээд үзэгчдээ энд хүрээд хэсэг хугацаанд нэвтрүүлгээ бид завсарлуулын эргэж ирэхдээ өнөөдөр бас нэгэн онцгой зочныг урьсан байгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola.
Эргэн тахтай морил үзэгчтэй Hope Notes та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр IT Zone хамтдаа төрүүлж алхах нь Unitel Group. За өнөөдөр студид маань бид бүхэнд энэ 7 хоногт Super Sunday-ыг утгаар нь харуулсан бишрэлт металл багийн ахлагч Ууган Баяр маань хүрэлцэн ирлээ. За мөн манай нэвтрүүлгийн зочин хөтлөгч сэтгүүлч манай тайлбарлагч Инх бат ажиллаж байна. За та гуравтаа орой мэндийг хүргэе. Орой мэнд. Ууган Баяртай ирсэнд баярлалаа. Баярлалаа. За сая Дөлгөмбөлт хоёр Queen-ийн талаар ярилцчихлаа. Ер нь сүүлийн үед легионер тоглогчид эрэхтэй их том нэр сонсогддог болоод байна. Энэ тал дээр тоглогч хүний зүгээс ер нь нэмж хэлэх зүйл угнаад маань юу байна? Одоо баяртай л гэдэг штеп. NBA-ийн авраг болсон одоо ер нь гэвэл бүр их баяртай. Тэрний өдөөс өрсөлдөнө гэдэг нь одоо Монгол тамирчдын бид эдийн хувьд бол тийм гайхалтай гоё боломжтой гэж. Өнгөрсөн жил бол угнаа Kansas эсрэг тоглож үзээгүй тий. Яг ингээд плей-офф юу таарч. Ер нь яг Kansas-ийн тоглолтыг хараад юу гэж бодчих. Хэрвээ тоглосон бол бишрэлт металл яг бодон соёлыг цуурлах гэсэн бол юу болох вэ? Тэрийг бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Kansas-ийн тоглолт бол үнэхээр таалагдсан. Тийм яг соло тоглолттой биш яг багаар тоглолтдог. Тийм ур чадвар нь нэг эсрэг нэг ямар ч асуудал үүсгэх юм. Одоо багийнхантаа пассыг одоо хангалттай сайн өгдөг. За тэгээд тэр урагшаас авсан пасснууд ч гэдэг юм уу үнэхээр гайхалтай тоглогч хэл. Олон улсын ийм лигүүдэд тоглож исэн сайн тоглогчид Монголд ирснээр бас манай лигийн хамгаалтын түвшин илүү өндөр түвшинд хүрэх юм болов уу гэж санагддаг л да. Энэ тал дээр тоглогч хүний байр суурь ямар байна? Юу? Одоо ингээ олон улсын за NBA-ийн түвшний тоглогчид Монголд ирж байна. Энэ тал дээр хамгаалалт илүү сайжрах бас нэг том гарцуудын нэг юм болов уу гэж хараад байна л да. Энэ тал дээр тоглогч хүний үед байл. Одоо багаараа сайн хамгаалах юм бол гэж үзсэн тий. Одоо за Томс Робинсныг тэгээд давхар Queen Cook-ийг хамгаалах шаардлагатай болно гэдэг чинь бас ер нь багийн хамгаалтын чанарыг нэлээд шалгах зүйлүүдийн нэг юм болов уу гэж бодод байна л да. Тэгээ одоо тэрийг бол нөгөө коуч нарын баг л шийдээл ерөнхийдөө энэ тоглогч дээр ямар хуу хамгаалт хийх үү гэдгийг коуч нарын баг шийдээл тамирчид бол тэрийн дагаад. Сая бол жишээ нь ингээд ABC эсрэг өнгөрсөн юм гарагт тоглоход коуч нарын багийн зүгээс те Томс Робинсон дэрч гэдэг юм ингэж тодорхойлсон тийм хамгаалтуудыг ярьсан уу? Хамгийн ихний ээлжинд бол аль болох тэр хүн бөмбөг өгөхгүй байх. За үнэхээр бөмбөг авчих юм бол тэгээ даблддаг ч юм уу. Аль болох тэр хүн лөө бөмбөг очихлохгүй л та. Тэгээд тоглолтын туршид ерөөсөө гайхалтайсэн. Тэгээд би бол тэрийг заавал хэлэх хэрэгтэй гэж байна. Мэргэжлийн тоглогчтой хувьд аль болох нөгөө өөрөөсөө өндөр зэрэглэлийн ч юм уу те сайн тоглогчдын эсрэг тоглож ижил тухайн тоглогчдын нөгөө уур чадвар скил талаасаа ч гэдэг юм уу те сайжирдаг шүү дээ. Тэгэхээр яг нөгөө NBA-ийн төвчний ялангуяа юм тоглогчид ирснээрээ тэдний өөдөөс тоглох тэднийг эсрэгээрээ хамгаалснараа яг хувь тоглогчдын тэр уур чадвар хэрхэн өсдөг юм бэ? Одоо би бол одоо яг талбайд гарахтаа бол би бол яг NBA-ийн тамирчин байна, тим тамирчин байна гэж юусоо боддгоо. Тэгэл яг өөрийнхөө тоглолтыг яг яавал гарах уу, яавал сайн гарах уу гэдэг тал дээр илүү сайн төвлөрч гардаг гэх юм уу? Харагцсан тэр бол яа харахгүй одоо энэ бүтээсээ өдөр харагдсан байгаа. Тэгээд хасын хөлгүүд алдар танан гард гэсэн Монголын лигийн бас хамгийн том ривалуудаас хоошо сагсан мөнгө сонирхогчдыг уйдахгүй байгаа нэг тоглолт бол яа харахгүй танаа баг болон FC-ийн уучраа болоод байна л да. Тэгээд сүүлийн 2 жил нэлээд ширүүх өөрсөлтөнд танаа хоёр багийн хооронд явлаа. Тэгээд өнгөрсөн жил бүр 7 дахь тоглолтыг хүртэл хоорондоо хийгээд амжсан. Энэ удаагийн тоглолтод юу ямар хөө сэтгэл зүйтэй орсон бэ? Хэр хүнд тоглолт болов? Тэр тоглолтоос юу мэдрэв? За манай хоёр чинь 2 жил дараалаад бараг 7 тоглолт гаргасан тий. Тэгээ энэ жилийн хувьд бол одоо жил болгон багууд мэдээж ингээ сайжирч байгаа. Энэ жил бүр илүү сайжирсан байна. Одоо амар хүн тоглолт болж өнгөрсөн одоо тэр Сандын тоглолт бол тэгээд эцсийн мөчт дээр дараа оролцоод ширүүн тоглолтыг тожил авсан. Энэ тоглолт бол ердөөсөө л яг энэ сагсан бөмбөгт байж болох те хамгийн уран тансаг одоо юу гэдэг тэр болгоныг гаргаж чадсан ийм тоглолт болсноор аюулгүй онцлог. Тэгээ Ууган Баярын хувьд одоо босод багууд дээр ч гэдэг юм уу тэр дундаа ялангуяа Эпс баг дээр илүү ийм төвлөрөлттэй ч гэдэг юм уу те илүү бэлдэж ингэж гарч ирдэг юм шиг ингэ санагдаад байдаг байхгүй юу. Тэр талаар Ууган Баяр юу гэж хэлмээр байна?
Яг нөгөө rival гэхээр арай өөр мэдрэмжтэй орж ирдэг л гэж. Ялангуяа сүүлийн 2 жил ингээл энэ багта маш олон тоглолтыг хийсэн тий. Ерөнхийдөө яг эпс дээр гэх юм бол яг тоглолтыг одоо ялгаж одоо тэгж орж ирнэ гэж байхгүй. Мэдээж тоглолт болгонд өөрийгөө бэлдэж орж ирж байгаа. Гэхдээ ялахгүй ч гэсэн нэг тийм юм байна үстэй. За эпстэй гэдэг. Тэгээ ер нь эпстэй тоглохоор энэ ордон дүүрэн тэгээ тийм халуун уур амьсгалтай ер нь цаанаасаа тийм одоо нөгөө сэтгэл зүй тийм өндөр болсон тийм гоё тоглолт болдог шүү дээ. Одоо ингээл эпс эсрэг яг 4-р үеийг ярил л да. Ер нь бол угныг маш олон минутыг талбай дээр өнгөрүүлсэн байсан бүр эцсийн одоо юу гэх юм те 4-р үед бол маш өндөр ядралтай л харагдсан надад бол. Тэгээд тэр сүүлийн бөмбөгөнд явж явах тэр мөчийг илүү ярил. Сүүлийн тэр нэг 30 секунд гэх юм бол одоо бөмбөг таслаад 3-аас хийж байгаа. За тэгээ тайм аваад үлзий дээр яаж хамгаалах вэ? Яг тэр айлын нөгөө том тоглогч Робинсон гарч ирээд тэрнийх нь эсрэг яаж хамгаалах вэ гэдгээ гарч ирээд тэн дээр мэдээж үлзийг андер гэж гарч ирсэн. Робинсон дайлуулах бөмбөг өгүүлэхгүй. Тэгээ яг андраар яг үлзий 3 шидэ хийсэн. Би алдаа хийсэн баг. Тэгээ 5 секунд үлдсэн багт мэдээж багийнхандаа бас дуусаагүй шүү, болоогүй шүү гэж хэлээд. Тэгээ ерөнхийдөө яг алдахт нь яг самбраас аваад Крисийг харцсан байсан. Тэгээ эсрэг тал руу хөдөлж чичээ. Тэгээ ерөнхийдөө Дөк Крис бит хоёрын голд байсан. Тэгээд намайг бөмбөгтөө ороход Дөк надад урагшаа ирээд тэгээ би Крист дамжуулаад. Тоглолтын турштай нөгөө товтлогоон дээр маш өндөр хувьтай одоо шидсэн болгоно л баг орж исэн шүү дээ. Тэгээд яг энэ эцсийн мөчөд Ууган баярын яг нөгөө холбоон тоглогчийн тэр харах чадвар хамгийн их нөлөөлсөн юм болов уу гэж би бол хараад байна. Үнэхээр нөгөө тоглолтоогоо мэдчихсэн тоглолт бол төгсгөлийг өөрөө хийх чинь боломж байсан шүү дээ, тий. Яг хоо эсрэгээр нэг Крис алдсан бол би өөрөө явцдаг байж дээ. Бодох л байсан баг. Тэгэхээр ер нь багийнхандаа бас нэг итгэж байгаа хэлбэр багийн ахлагч тий. Тэгээд яг тэр нэг сүүлийн мөчөд хэдий тэгж олон минут талбай дээр тоглосон ч гэсэн бүтэн талбайн тэр гүйлт ямар гайхалтай байсан. Ямар хурдан байна. Тэрийг бас онцлох зүйтэй гэж байна. Энэ тоглолт нь ямар пүүцтэй тоглосон бэ? За наа чи спонсор юу болсон шүү. За. Ленингийн пүүцтэй тоглосон. Би одоо жижигээтэй 2 үлрэл тоглосон шүү дээ. Тэнгуут манай чи ер нь Коби өмсөх айгуу дуртай. Тэнгуут саяны хэлсэн одоо брендийн пүүзийг өмсөн гот айгуу сайн тоглоод байдаг байхгүй сайн уу? Өчигдөр ямар пүүзтэй тоглосон бэ? Өчигдөр бас Ленинг тэгээд. За тэгээд Ууган баяр үлзээ орших. За тэгээд сүүлд одоо бид нар маргад дүлгөөн гэсэн энэ хоёрын өрсөлдөөнийг яг энэ танаа хоёр багийн ревалаас хамгийн хардаг болоод байна л да. Тэгээд Ууган баяраас асан маргаа нэг зүйл нь trash talk одоо хэр нөлөөлт юм бол тий. За өнгөрсөн жил хүлхүүдтэй тоглож байхад нөгөө саруулын ингээд шидэлтэй хийчихэд над руу хараад инээсээ инээд нь жоохон дургуйн хөргсөн ч юм уу тиймэрхүү зүйлүүд байсан гэд ярьжсэн нэг яриаг би сонссон. Тэгээд энэ ревал дээр яг танаа хоёр багийн хооронд ямар нэгэн тийм trash talk хооронд чи явагддгөө тэр нь та нарыг хэрэг хурцлдаг вэ гэдгийг л асан бараагаад байна л да. Ууган баяр ер нь их даруухан штэ. Тэгээ ингээд сэтгэл хөдлөлөө бас их цөөхөн гаргадаг хэрнээ талбай дээр бол арай өөр байгаад байдаг нь нэг юм trash talk-ийн хурцлалтын зүйл байдсан болов гэж бодохгүй юу? Одоо яг эсрэг багийн хүн яг юу хийж байгаа, юу одоо ямар хуу зан характер гарч байгаасаа одоо миний хэлэмж ер нь байдаг ах гэж боддоо штэ. Ер нь саруултаа ер нь нэг тиймэрхүү байдیں۔ За яг яа тий. За тэрийг юу болов? Битээр яг хоорондоо тэгэл тоглолт мэдээж дуусны дараа зүгээр гэхдээ яг тоглолтын дээр нэг уурлуулах ч юм уу нэг нэгэндээ янз бүрөө хэлдэг. Үзэгчдийн бас хамгийн харахыг хүсдэг зүйл тэр шүү дээ. Ер нь сонирхолтой болоотой зүйлүүд энийг тэр шүү дээ. Тоглогч нар ч гэсэндээ тэгвэл нөлөөлдөг юм байна тийм. Жижигхэн хувьд одоо тэнүүлцийн металлаас бишрэлт металл баг хүртэл 10 жил яг энэ багт доктортой тоглолоо шүү дээ. Энэ багийг сонгох, энэ багт үлдэх гол тэр шалтгаанууд яг юу байд юм бэ? Одоо яг 10 дахь жилдээ тоглож байна. Мэдээж энэ 10 жил тоглох хугацаанд одоо металл багаараа дамжуулж миний олж авсан юмнууд бол зөндөө. Тэгээ мэдээж номер 1-т бол мэдээж үзэгч фэнүүд гэж би бодож байна. Номер 2-т.
Номер 2 юу вэ? Номер 2-т гэвэл одоо цаанаасаа тийм одоо нэг сэтгэлээсээ одоо яг металл багийнхаа төлөө одоо яг дуусгаагүй ажлыг дуусгах тийм зорилготой байгаа л байдаг шүү дээ. Номероос сольсон шалтгааны одоо яг өөрийнх нь амнаас сонсмоор байна. Яагаад дугаараа сольсон? Тэр жоохон бас нөгөө нэг юу гэх юм те нэг одоо юу гэж тайлбарлах вэ? Тэгээ миний дотор бол нэг таамаг байна. Гэхдээ тэрнээс өөр ээж маа. Тэр нь бол энэ хүн их олон ярьсан шүү дээ. Тэгээ сольсон байхаа гэдэг бол. Тийм бол мэдчихэж байгаа бох те. Тэгээ нэг тиймэрхүү жоо. Гэтэ үзэгчд бол яг чиний амнаас энэ үйлрэлд яагаад тэ 9 жил 4 гэдэг дугаартаа тоглож байгаад энэ жилээс нэг номерыг сонгоо гэдэг юм хүлээт байгаа. Тэрэн дээр нь тайлбарлаад хэлээ. Тэгээ юунаас болсон гэхөө? Ямар ч байсан тэгэл солихоор болоод яг нэг солихоор болоод. За өнгөрсөн рүү бүгдээрээ буцъя л та. Өнгөрсөн үйлрэл ер нь хамгийн олон 7 дахь тоглолтыг хийсэн баг баруун металл баха. Тэгээд 7 дахь тоглолтын сэтгэл зүй үзэгчдэд ч нөлөөлдөг болохоор тоглогчдод бүр илүү нөлөөлдөг бах. Арай илүү дарамттай хүлээж авах үе байдсан болов уу гэж бодоод байна л да. Тэгээд 7 дахь тоглолтууд руу ер нь хэр сэтгэл зүйтэй ордог вэ? Тэр 7 дахь тоглолтууд хэр хүнд байдаг вэ? За хүлгүүдтэйсэн 7 дахь тоглолтын дээр сүүлд гаргасан Уган Баярын тэр реакшн үзэж байгаа хүмүүс ч гэсэн дээр нь маш хэцүү байсан байхгүй юу? Эйпстэй. Хүлгүүдтэй 6 тоглолт гаргасан байна. Эйпстэй. Эйпстэй юу? Эйпстэй их юм бол одоо маах ч нөгөө нодлон жил BCL гээ зөндөө юутэй ядралттай явж ирж байгаад тэгээд нэг хожчихл юм бол ер нь цаашлаад ингээд дараалаад 3 хожих боломжтой байсан гэж бид тэр бүгдээрээ харцгаацсан байсан. Тэгээд яаж хийж байгаа л нэг хожчихъя гэж бөөндөө нэг хожлоор одоо яв мэдээж 3-0 болсон юм чи энэ ч хожигдвол ингээ улирал дуусгах байгаа юм чи. Тэгээд нэг хожийл гэж бөөндөө гарч ирсэн. Тэгээл нэг очсон. Тэгээл сүүлийн 3 тоглолт нь бол ямар ч асуудал. Сэтгэл зүй бол тэрэн дээр ямар ч асуудал. Статистикч ер нь ихээр ач холбогдол өгдөг. Өнгөрсөн 7 хоногт ер нь Уган Баярын талаар бид нар нэвтрүүлэг болгон дээр дандаа ярьдгийн. Тэгээд мэдээч статистик нь бол үнэхээр гайхалтай байдаг л да. За өнгөрсөн 7 хоногт гэхэд холбооны цом дээр quadruple double үзүүлсэн Монголын бараг анхны тоглогч болж байгаа шиг байна. 3 самбар нэмээд авцсан бол бүр 4 үзүүлэлтэнд дөрүүлээ 13 болох байлаа. За энэ 7 хоногт 37 хоног FC эсрэг авлаа. За энэ нь бол сүүлийн 2 улирал Монголын дээдлэгт Монгол тоглогч авсан хамгийн өндөр оноо болсон байхгүй юу? Уунаа ер нь энийг өөрөө мэдсэн үү? Мэдсэн. Тий, тоглолтын дараа шууд. За тэгээд Уган Баярын FC эсрэг хийсэн тоглолтын статистик үзүүлэлтийг хараад ярилцаад явъя гэж бодож байна. 37 оноо авахдаа 28 минут тоглосон юм уу? Тийм. Одоо металл дээр ширсэн одоо шинэ Germain Small тасгалжуулагч байна. Үндсэн ростерыг бол бүтэн ашиглаж байна гэж би бол хараад байгаа. Маш богино хугацаанд 2-3 тоглогчийг байнга тогтмос хэлж байгаа тийм. Яг энэ тоглолтыг тайлбар дээр сууж авахтаа Уган Баярын хувьд бүтэн тоглохгүй хэрнээ гарч ирсэн минут болгоныг маш үр дүнтэй өнгөрүүлжсэн. Тэг нэг тийм одоо ротейшны солилцоон дээр 2-2-оор нь хөвчлэн дандаа солиж илээ. Уган Баярыг маргаттай амт нэг талбайд тэгээд Christian Bradford-ыг цэлмэгтэй ч гэдэг юм уу. Нэг тийм тоглогчийг нэг-нэгээр нь 2-2-оор нь солих тохиолдол их олон байсан. Тэгэхээр улирлын өмнө Канада тасгалжуулагчийн хувьд ингээд маш олон тоглолтыг үзэж байгаа шүү дээ. Тэр үедээ л нэг тийм өөрийн арга барилыг бэрхшээл металлаас нэг зүйлийг олж харсан юм уу гэж харсан. Ер нь шинэ тасгалжуулагчтай ажиллах ямар вэ? Бид хэд ч 14 хоног ямарчсан бэлтгэл хийсэн байгаа цуг. Тэгээд айгүй сонин шал өөр байгаа. Одоо серб коучудээс гэх юм бол одоо бэлтгэлийн тоглолтын өмнөх бэлтгэлч гэдэг юм уу, яг одоо үндсэн бэлтгэлч юм уу шал өөрөөр ингэж явж байгаа. Тэгээд манай үеийн давуу тал нь гэх юм бол мэдээж хурдан давталгааг илүү сайн одоо 1-2 пассаар шийддэг ч юм уу, бүтэн талбайг ингээ хурдан залж чад одоо өөрөө төгсгөх ч юм уу. Тиймэрхүү арга барилыг ерөнхийдөө манай багт ер нь яаж зааж байгаа. Одоо тэрэнд нь дасгаал бид дайлуулах тэгэл хичээгээл яг ингэж дасгах гэж гиснээс улирал эхлэхэд спелес тасгалжуулагчтай байсан. Дараа нь ган хөлөг тасгалжуулагч, туслах тасгалжуулагчийн хувьд
хэд хэдэн тоглолтод Тэгээ хоёр тоглолт тий. Тэгээд одоо ингээд Канада дасгалжуулагчтай гэхээр багт ер нь хэр нөлөөлж байна? Тоглогчдод сэтгэл зүй яаж нөлөөлж байна? Бид асуудалгүй байна ямар ч гэсэн. Гэхдээ одоо тэр хүний нөгөө нэг тийм одоо юунд нь дасгал хугацаа жоох хэрэгтэй байх л гэж бодож байна. Тэгээд одоо нэг импорттай байна. Дахиад нэг импорт маань ирнэ. Тэгээд тэр нь бас дасна. Ер нь улирал урт байна бас. Эхний тойрогч дуусаагүй байна. Зас сайжруулах юмнууд бол зөндөө. Абуг ер нь юу гэж харж байна? Ер нь саксофон сонирхогчид яг абуг тоглоод эхлэхэд нэлээд шүүмжлэлтэй байсан шүү дээ. Яг тухайн үед багийн ахлагчийн зүгээс абугийн тал дээр ямар бодолтой байсан бэ? Багт үзүүлж байгаа нөлөө надад бол байхгүй байна гэж би ер нь бол бодсон. Нэг тоглолтоор 30 доноо авсан шүү дээ. Гэхдээ ч одоо самбар нь хэд байсан, ассистент хэд байсан гэдэг ч юм уу. Одоо блок нь хэд байдаг гэсэн юм уу. Одоо багт үзүүлж байгаа нөлөө жоохон байхгүй байх л гэж бодож байна. Самбарын тоглогч гэдэг чинь одоо манай багийн хувьд самбарын тоглогч бараг номер 1 юм болов гэж би бол дотроо боддог. Тэгэхээр тэр тоглогч одоо багийнхандаа яаж тусалж гин тэгээд тэрүүгээр нь одоо миний тоглолтын одоо хэм маягч гэдэг юм уу төөрөө сайн спейс авч төвтөгөө илүү сайн ойлгож тоглодог ч гэх юм уу. Тэгээд тийм юм байхгүй болоод тэрхээрээ жоохон манай баг жоох асуудалтай гэж хардаг. Одоо бол дахиад нэг шинэ төв ирсэн шүү дээ. 4 номер ч гэх юм уу. Тий 4 номер. Вьетнам тоглогчийн тухайд бас үзэгчтэй илүү мэдээлэл өгье те. Ер нь ямар тоглогч байна? Яг 92 тоглолт хийчлээ. Тий манай Вьетнам тоглогч маань болохоор Вьетнамын шгшөөгийнхаа одоо гол тоглогчдын нэг. Тэгээд одоо яг уур амьсгалаасаа болоод одоо яг тийм халуун газар байж байгаад хүүтэн газар ирсэн чи жоохон амьсгалахад жоохон тэртэй гэсэн. Тэгээ жоохон бас тасах хугацаа л бас хэрэгтэй байх шиг. Бас сонирхолтой юм те. Бид нар чи Вьетнамд очиод бас амьсгалахад нэлээд дээртэй гэдэг юм шиг. Хүүтэн болохоор ер нь амьсгаад байна. Ер нь амьсгалахад аягүй хэцүү. Уган баяр сая ярьж штэ нөгөө холбон тоглогч учраас төвийн тоглогч маань их чухал байдаг гэд металлын хувьд задрал гэдэг үгийг ашиглах нь хэр зөв юм бол ямар ч тач нэлээд өөрчлөгдсөн байгаа штэ. Ялангуяа хамтрагчдын хувьд за инх баясгалан майнерс руу очлоо. Сүхбат байхгүй байна. Визли бас хамтдаа Монголиас явсан байна гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ нь багийн ахлагчийн хувьд чамд хэр нөлөөлж ийн за энэ удирдлагын ротейшныхаа тухайд ерөнхийдөө ахлагчийн зүгээс ямар байр суурьтай байна. За маргадыг бас нэгтгэсэн байгаа. Маргадын өөрөө танай багийг сонгоод ирсэн шалтгаан нь бас үнэхээр таалагдсан. За ямар ч байсан угаасаа баг чинь нэг улирал эхлэх болгонд л манай багч одоо сүүлийн хэдэн жил 2-3 жил баг ингээд нэг 50-60% угаасаа шинжлэгдээд байгаа. Тэгээ тэрэнд ямар ч асуудалгүй байсан. Гэхдээ багийн бас нэг гол үүрэгтэй байсан тоглогч нараа яг явуулахад жоохон дотроо юм бодож исэн. Гэхдээ залгуулад мэдээж байрал дээр нь сайн тоглогч нар авчирсан. Энэ жил ротейшны хувьд ямар ч асуудалгүй байх л гэж бодож байна. Одоо нэг импортоо олж ирээд шинэ коучийнхаа одоо юунд тасаад ирэх юм бол ямар ч асуудал байгаа л гэж. Тийм сая улам маань Сүхбат гэдээ ярьлаа. Ер нь бол улирлын өмнө бүр драфтын өмнө ер нь Сүхбат хоёр их олон зүйлийг ярьсан гэж сонссон. За хоёулаа ингээд хамтдаа 10 дахь жилдээ тоглох гэж байна. Ингэж нэг. Тэгээд яг энэ камераар солигдсон тэр мэдээллийг ер нь хизээ авсан бэ? Арай нэг жоохон хүнд туссан болов уу гэж би бодоод байгаа байхгүй. Би одоо яг найзандаа байсан. Найзандаа гэр бүлээр очсон байж хат драфт үзээгүй байж хагаад тэгээд эхнэрээсээ сонссон тэгээд жоо айгу хүнд юм болсон. Тэгээд оройн уулзаад ерөнхийдөө ярилцсан. Юу ярилцсан? Хоёр. Ерөнхийдөө тэгэл юунаас болов яав юу гээл тэгэл нэгэнтэй юм болцсон юм чинь гээл тэгээс үлдээ. Жоо юу байх маягтай эвлэрэх маягтай Жерсигээс солилцоо салсан даа. Тий. За үг дөө цөөтэй юм биш үү? Эхнэр гиснээс гэр бүлийнхэн талаар юу н асуувал бүл нэмсэн санагдчихээн тийм өнгөрсөн үйл. Тэгээд гэр бүлийнх нь бас их сайн дэмждэг юм шиг санагддаг. Тэгээд гол ирч хүчээ юу н гэр бүлээсээ л авдаг байх та тийм ээ. Тий шүү дээ. Ер нь бол гэр бүл ер нь саксон өөр одоо бич гэлтгөө одоо бүх хүмүүсийн саксон бүр хичээлдэг бүх хүмүүсийн ард гэр бүл нь мэдээж хамаг хэмээн залгуулж явж байгаа. Металлын фенүүдийн нэг тийм онцгой юмнууд гэдэг юм а. За өнгөрсөн үйлрэл анзаарснаар ямар ч тач ихнэрүүд нь ингээл нэгдээд бүгд яг ард нь сууцгаацсан байдаг ч юм уу те. Тэгээд фенүүдийн халуун дулаан уур амьсгал дээр нэг гэр бүлээрээ дэмждэг хүмүүс металлыг бас амар их
байдаг те. Фэнүүд, металлын фэнүүд ер нь их онцгой. Уган байр мэдл дээр юу л. Гайхалтай. Ер нь тоглолт болгонд ер нь манай үзэгчд ер нь дийлэнх нь ер нь манай үзэгчд биш ордонд. Тэгээ тэр нь амар гоё санагддаг. Ер нь тоглолт яг ингээд дундаа явж байхдаа одоо Epson пэнүүд байна уу, металлын пэнүүд байна уу гэж ойлгоход бол металлих ер нь хамаагүй л гэж. Эхнэрүүдийн нэгдлийн талаар юу гэж хэлмээр вэ? Та ярьдаг. Фраг задарсан чи эхнэрүүдийн фраг задарсангүй шүү дээ. Харин тий. Тэгээ энэ бол айгүй гоё юм те бас. Сагсан хүүхд бас эхнэрүүд нь бас ингээд задраагүй ээж юм гэдэг. Айгүй гоё юм болж байгаа. Тийм. Одоо ингээд яг эхнэр гомдох юм шиг санагдаад байна л да. Уг наймагийн маань гэр бүлийн үнийг танилцуулбал бас ер нь одоо ингээд сошиалд бас нэлээд идэвхтэй тий. Эхнэр манай үнийг Цэнгүүн гэдэг. Тий. Күнж боловсролын төвд менежерээр ажилладаг. Тэгээд 2 хүүхэдтэй. Манай том хүүхэд 5 настай, бага маань одоо 11 сартай. Ер нь яг хизээс ингээд сагсч уугнаатай гэр бүл болоод ингэж эцсийн хүртэл хамт явж байна. Бид тэр баг за одоо 10 жил байхдаа ер нь хэсэг гэх юм уу? 13 жил мэл болж байгаа. Ер нь бол нэлээд урт болчихно. Одоо багийн яг нэг хэсэг тоглогч байх. Бага ахлаад одоо 2 дахь жил те. Ахлагчийн хувьар тоглох энэ хоорондын ялгаа ер нь яаж харж байна? Одоо ууган баярын хувьд, насны хувьд, туршлагын хувьд, ур чадварын хувьд бүгд яг дээцэгт очиж байгаа яг ийм үйл харагдаж байна шүү дээ. Яа, дэках явснаас хойш одоо дараа жил нь ди ах байсан. Одоо ди ах маань нэлээд жил надад айгу тустай дэмтэй. Одоо багийнханд хэлий гэсэн үгнүүдийг одоо ди ах жишээ нь тийм одоо нөгөө хүн түнд үгнүүдийг ди ах хэлждэг ч юм уу. Ингээ явжсэн. Энэ жилийн үед бас хараахан бас яг багийн ахлагчийнхаа яг үүргийг сайн биелүүлж чадахгүй байна. Багийнхандаа илүү сайн одоо нээлттэй ярилцдаг ч юм уу яг тэгж чадахгүй байна. Одоо цаашдаа л илүү одоо тэрэн дээрээс ажилландаа л гэж бодож байна. Тэгэл суралцаал явах байх та тий дараа жилээс гэхэд маргадын талаар асуумаар байгаад байна. Тэгээд бид нар ер нь улирал ихснээс хойш маргадын талаар маш их ярилцсан. Яг харахгүй бас энэ улирал онцгой байгаа тоглогч нарын нэг. Тэгээд маргадын тоглолтын арга барил бас нөө Америк школтой тоглогч байгаа шүү дээ. Маргадын одоо тоглолт бол ямар ч асуудал байх гэж бодож байна. Бас цаадхан чи яг бас жоохон дасах хугацаал эрэхтэй байх, нойр мойрноос ахуулаад ч юм уу. Тэр нь л жоохон эрэхтэй байх. Тэгээд цааш өөрийгөө илүү сайн харуулах ямар ч асуудалгүй бэлтгэл дээр бол хамгийн сайнаар хичээж байгаа. Тэгэхээр ямар ч асуудалгүй байх л гэж байна. Одоо ер нь за Абугийн араас ирэх легонор тоглогчдын яриа ямар төвшөнд явж байгаа юм бол тэгээд металлтай хамгийн удаан тоглосон тоглогчийн хувьд энэ жилүүдэд хамгийн сайн легонор тоглогчийн хамтрагч нь хэн байсан бол гэдэг их сонирхолтой байна. Ер нь яг чи хувь тоглогчийнхаа зүгээс манай багт иржсэн хамгийн сайн легонор энэ байсан да. Энэ шигээ тоглогчийг аваад ирэх юмсан гэсэн бас бодол бол байдаг байх л гэж бодоод байна л. За манай металлын гэх юм бол хамгийн сайн одоо би болохоор хандлагыг хараад яг нэг тамирчин үний юуг нь хараад хэлвэл одоо хамгийн сайн нь бол манай Сила байсан. Мэдээж яг тамирчин хүн талаасаа гэх юм бол Сила. За яг бас яг тэр нь алдах хүртлээр явж исэн гэвэл Скот байна. Одоо яг тэр алдах хүртлээ бол үнэхээр яг мэрэгжлийн тамирчин шиг байсан. Тэгэл яг тэр 6 хэдэх тоглолт хэлээ. Эхлээд тоглолтод ирээд ийм муухай үйлдэл гаргаад одоо явсанд нь үнэхээр тийм сэтгэл дундуур байгаа. Яг хамгийн мэрэгжлийн юм шиг бүртлээ хамгийн мэрэгжлийн бус байсан. Тэгэхээр ер нь хамгийн зан чанарын хувьд бол хандлагын хувьд за тэгээд талбай дээр гараад тэр нөгөө нэг яг бүхнээ өгж тоглож байгаа үед бол манаас Силал номер 1 байсан болоо гэж би боддог. Өчтөр улирлын хэддэг хожигдлоо амссан бай. Тэгээд өчтөрийн тоглолтын тухай яриад энэ хэсгийг өндөрлүүлэе гэж бодож байна. Металлын хувьд ерөнхийдөө бас дээгүр явж байгаа багуудтайгаа маш сайн тоглоод байгаа хэрнээс доор байгаа багуудтайгаа нэг тийм сүүлийн мөчөд алцаад байгаа тохиолдлууд бас байгаад байна шүү дээ. За өчтөрийн тоглолтын талаар гэх юм бол хожигдоод ямар ч 4 хожигдолт болчлоо. Тэгээд
Ер нь бол би муу тоглохоор ер нь жоохон хожигдоод байдаг талтай байгаад байгаа. Одоо тэр маань ч гэсэн одоо яг нөлөөлдөг хэвээрэл байх шиг вэ. Өчигдөр ер нь яагаад тоглолт гарсангүй? Ер нь тоглолтын эхнээс бөмбөг алдалт их байсан. За нэмээд одоо товтлоонууд болж өгөөгүй те. Нэг өөр нөлөөлөл байв. Яг тоглолтод яг бүрэн яг төвлөрж орж ирээгүй мүү гэж харж байна өөрийгөө. Тэгээд бүх юм маань болоогүй шийдэлт. За тэгээд оновчтой пасс гэдэг юм уу? Айл илүү сайн хамгаалсан ч гэх юм уу? Бүх юм маань ер нь болж гисэн. Энэ удиралт бас Брэдфорд багт нэгдснээрээ Унгбаяр хувьд нөгөө 1 номертэй гэхээс бол бас 2 номертэй их тоглоод байна шүү дээ. Тэр талаараа сая шинэ коуч ирэх хүртэл ер нь 2 номер дээр ч юм уу 1 номер дээр ч ингээд үе тоглож исэн. Сая шинэ коуч ирээд 2 тоглолтод бол дандаа нэг дээрээ Брэдфордтойгоо ингээд сөөлжлөө тоглолоо. Хамаагүй амар байна уу? 2 дээр тоглох уу? 2 дээр тоглохоор ер нь амар. Ер нь бөмбөг дамжуулчаад тэгээд аль нэг корнер дээр яг хөвчрийнхаа дагуу зогсоол. Тэгээд хамгаалтан дээр илүү өөрийгөө дайцлана. Тэгээ улирал эхлээд удаагүй байхад 3 өөр дасгалжуулагчтай ажиллана гэдэг угаасаа бас тоглогч нарын хувьд хүнд байх л та. Тэгэхээр шинэ дасгалжуулагчтайгаа арга барилын хувьд учраа болох гэж баггүй хугацаа шаардах бол одоо бол яг өчигдрийн хожигдлаас шалтгаалаад металлын хувьд баг зэрэг доошогоо унтсан байгаа. За энэ түрээд хөв нөөцийг хэсэг хугацаанд бид завсарлуулан эргэж ирэхдээ өчигдөр за лав гараг болсон Сэлэнг бодос болон ABC-ийн тоглолтын талаар их нухацтай бид ярилцах болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Tesa Group бидэнтэй хамтран ажиллаж байна. Эргэн татамаар л үзэгчтэй хөв нөөц та бүхэнд улирлын 7 дахь дугаараараа хүргэж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч KFC. За үргэлжлүүлэн бүгдээрээ лав гарагт болсон SJPS болон Сэлэнг Бодонсын тоглолтын таймыг хүлээн авч үзсэнгээр ярилцаад явъя гэж бодож байна. За тун сонирхолтой тоглолт болов уу гэсэн хүлээлт байсан. Гэхдээ тоглолт огт төр хүлээлтэнд хүрээгүй. За хүлээлэх дүүсгэх шалтгаан нь юу байсан бэ гэхээр 3-3 шигшээ баг маань Бодонсын бүрэлдэхүүнд эргэж нэгдснээс хойших анхны тоглолт бол энэ байсан. За энэ тоглолт дээр та гурав ямар дүнэлттэй байна, дүнэлтүүдээ ярилцаад явъя гэж бодож байна. Үзэгч фанатуудын хувьд маш хүлээлт өндөр тоглолт байсан баг. Тэгээд Сэлэнг Бодонс багийн одоо гарын албанаас сонсоход бол 3-3 багтаага албан ёсоор бэлтгэлгээгүй шууд тоглолтод оролцуулсан гэдэг ийм мэдээлэл авсан. Тэм учраас бас энэ тоглолт яг хин ямар байрлалд яаж хэнийг хинтэй хамт гарвал болохоор гэдэг юм туршилтын тоглолт болсон болов гэж бол би харж байгаа. Тэгээд Apes баг бол энэ тоглолтод ихнээс л идвэрхсэн. Тэгээд дуустал маш сайн тоглолтыг үзүүлж чадсан, бэлж чадaltaа авсан тийм. Надад бол тийм юу гэх юм тоглолтын хэн нь хожих бол гэсэн хүлээлт гэхээс илүүтэйгээр яг энэ 5 тамирчныг зүгээр эргээд яг энэ талбайд одоо гарч ирэх тэр мөчийг харахад сайхан байлаа. За сүүлийн 2 жил хагасын хугацаанд бол дандаа л 3-3-ын талбай дээр харж илаа шүү дээ. Тэгээд илүү одоо энэ 5 тоглогчоос илүү минут өнгөрүүлсэн тоглогч гэх юм бол Ариун болтын Ананд байна. За яг оноо авсан тий багт үзүүлсэн нөлөө гэх юм бол за Apes бол энэ тоглолтод яг хийдгээ хийсэн дээ. Тэгээд манай үлзий оршихын хувьд тоглолтын эхнээс бага маш сайн удирдах одоо бөмбөгийг маш сайн тойруулж задлж чадчихсан. Тоон үзүүлэлтүүд бид нар гэж байна тийм 69-28. Тэгсэн чинь нөгөө тал 63-аас 17. Тийм Сэлэнг Бодонс багийн 3 онооны шидэлтийн оролдлого нь ингээд 42 оролдлого гэж юм бас маш өндөр тоо шүү дээ. Тийм тэгээд ер нь яг уу би яг тамирчин хүн байж үзээгүй болохоор илүү дөлхөн угнаа хоёроос асуумаар байна л та. Яг ингээд улирал эхлээд талдаач ороогүй байхад шинээр 5 тоглогч ирээд тэгээд багаас хэрвээ хасагдахаар бол ямар мэдрэмж авах вэ? Наас амирх. Товчгүйгээ тодорхой тий. Тэгээ бүр багийн ахлагч явуулж ин гэдэг чи ер нь бол амир.
Тийм Бөргөлийн Бацуулбай явсан. Тийм тамирчин хүн мэдээж ирэх за би хасагдах бахта гэдэг байдлаар багт бол байхгүй нь тодорхой шүү дээ. Аль болох өөрсдөө харуулах, өөрсдөө нээхтэй энэ багт байх ёстой шүү гэдэг нотлохын тулд бэлтгэл тоглолтоос хичээж байгаа тийм. Тэгээ энэ мэдээ бол үнэхээр хэцүү. Багийн удирдлагуудын хувьд ч тоглогчдын хувьд ч тэр тийм. Тэгээд ер нь хамгийн их бухимдж байгаа хүн гэх юм бол Ахмад ах шиг яригдсан шүү дээ. Өчигдрийн тоглолтоос. Ахмад бол маш стресстэй тоглосон шүү дээ. Тэгээ нүүр царайных нь хилэмжээс л ойлгомжтой. Нөгөөдөөсөө бөмбөгөө нэхээд байдаг те нөгөө өмнөх тоглолтын систем тэр чигээрээ алдагдчихж байгаа. Тэгээ манай 3-3 шгшээ багийн хувьд ч гэсэн одоо нөгөө 5-5 буюу том талбай дээр тоглоог маш удаан хугацаа өнгөрүүлсэн байгаа учраас яг л хэдий туршлагатай тоглогчид байгаа хэдий ч ийм шин орчин шин ингэж за бүр ярив шин спортод ирсэн юм шиг л харагдсан өчигдөр. Чим сагсан бөмбөг 3-3 5-5 гэдэг адилхан спорт юм шиг хэрнээ яг тоглоход тис өөр хоёр спортын төрөл шүү дээ бараг л. Бат толгойн тухай ярьсны хууган баяраас асуулт байна л да. Тэгээд нүдэнд харагдахгүй олон зүйл талбайн гадна ер нь өрнжийдэг байх. Тэгээд багийн ахлагчийн үүрэг хариуцлага ямар өндөр байдаг вэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд ер нь тодорхойлвол. Ер нь талбай дээр ч талбайн гадна ч тэгээ бүх тал дээр ер нь манлайлах шаардлагатай гэж бодож байна. Тэгэхээр ер нь яг тэр үнийн яг тэгээд хасчаар жоохон багийнхан ч гэсэн эвгүй санагдсан байж магадгүй. Дасгалжуулагч тоглогчдыг бас холбох гол гүүрийн нэг ч өөр багийн ахлагчтай. Тийм болохоор ер нь хүн шийдвэр гаргасан бахаа л гэж бодож байна. Одоо коуч багийн эзэдтэй явж. Одоо мэдээж тэрийг бөөндөө ярилцчих тийм шийдвэр төрсэн бах л гэж бодож байна. Дан ганц коуч шийдэггүй бах л гэж би бодож байна. Багийн ахлагч гэдэг байр суурьтай хүн учраас ямар нэгэн өөр арга замыг илэрхийлэх ёстой байсан болов гэж би энэ дээр бол бодносын жоохон шүүмжлэлтэй хандмаар байгаа. Ягаад гэхээр 11 жилийн энэ хүний дээдлийг аялалгаа. Тэгээд бодонс баг дээдлихт өрсөлдөөд олон жил болоогүй байна. Гэхдээ анханаас нь хамт байсан тоглогч нарын нэг учраас тэгээд ямар нэгэн өөр арга замыг хайгаал солилцоонд оруулах ч юм уу тий туршлага талаасаа ямар нэгэн хэрэгтэй баг одоо ховч хонхрууд ч юм уу дархан Юнайтед өөр ямар нэгэн багт мэдээж энэ хүн бол яг туршлага талаасаа клач мөчөд авдаг оноо дээрээс нь хамгаалт талаасаа хэрэгтэй байсан юм байна. Тэгээд өчигдрийн тоглолтод мэдээж 3 эсрэг 3 5 эсрэг 5 гэдэг сагсан бөмбөг бол маш олон зүйлээр өөр за онцлог юм бол тоглолтын хугацаа өөр за оноо тооцох систем өөр дээрээс нь тоглолтын хэм маяг тэмцээний бүтэц гэсэн яг энэ дөрвөн зүйл дээр бол 3 эсрэг 3 5 эсрэг 5 гэдэг сагсан бөмбөг тис өөр учраас шинээр дөнгөж 5 эсрэг 5-та удаан хугацааны дараа ирж байгаа 5 тоглогчийгоо шүүмжлэхээсээ илүүтэйгээр баг эзэд тэгээд дасгалжуулагчдын ямар нэгэн тийм ер нь бол ингэж байгаа. Ер нь бол ингээд би бол тэгж бодож байгаа. Сэлэнг бодонст нэг тийм урт хугацаанд харсан зүйл байна уу байна. Тэгээд одоо жишээ нь юу гэдгийг плей-оффт хідээр шалгарах нь юу гэдгийг одоо чухал бус яг энэ 5 тоглогчийг одоо уг нь бол 12 сарын 1-ээс ирнэ гэжсэн шүү дээ. World Tour финалийн дараа ирнэ гэжсэн. Гэхдээ арай эрт ирсэн. Тийм учраас плей-офф хүртэл удирдлагын хугацаанд багт нэгдэх багийн системд суух тэр үйл явц бол ингээд маш хурдан явчих болов уу гэж харж байна. Багийн эзэн FC-г хожгож хитрхи улаарсан нүүдлүүдийн нэг хүн үү энэ тал дээр. Яг тэр бол сошиал маркетинг шүү. Ер нь бол би бол тэгж бодож байна. Ер нь яг 12 сарын 1-ний хүлээгээд энэ тоглогч нарыг багтаага баг зэрэг уусах боломжийг олгох хугацаа 12 сарын 1 мөн шүү дээ. Гэхдээ FC эсрэг тоглолтод заавал ягаад нэг ч хамтарсан бэлтгэлийг сайн хийж ойлголцоог багт нь авчирваа гэдэг л чухал санагдаад байна. Яг л гэхдээ ер нь ямар ч эрүүл ухаантай хүн хожно гэж бодох юм. Би бол тэгж бодож шүү дээ. Яг ингэ шин 5 тоглогчтой ирээд юу гэдгийг Эйпс ч маш хүчтэй баг шүү дээ. Одоо ингэ сэлгээний бүрэлдэхүүн, гарааны бүрэлдэхүүнийг харахад тэгэнгүүт цоошин 5 тоглогч ямар ч бэлтгэлгүйрээд би бол дасгалжуулагчийг 100% хожно гэсэн итгэлтэй байна гэж бодохгүй. Түрүүний Инх Батын хэлсэн шиг яг энэ 5 тоглогч маань Монголынхаа сагсан бөмбөгийн дээдлэгт иргэн ирсэн нь бидний хувьд бол маш гайхалтай үзүүштэй байсан тийм. Гэхдээ Сэлэнг Ботонс багийн одоо багийн эзэд удирдлагууд бол Предрик Стоянчев коучд одоо 100% баг эрх мэдлийг ингээд өгчөж байгаа юм шиг санагдаж байна. Тэр хүний сонголтоор багийн одоо хуудсан дээр мэдээлж байгаа одоо мэдээллүүдийг харсан ч гэсэн тийм энэ хүнд одоо 100% эрх мэдлэг өгж байгаа. Эцсийн шийдвэрийг энэ хүн гаргасан. Тэгээ өөрөө ч энэ хүн энэ жил төрүүлж чадахгүй бол баяртай гэж хэлсэн шүү дээ. Тэгээ багуудын маань зорилго ч гэсэн маш том болчих. Зөвхөн дээдлийг биш дараагийн нөгөө Азийн лигүүд.
Хэрвээ Сэлэнг Ботнос баг үнэхээр яг үндсэн ростероороо маш зөв систем дуусаад бинийгаа хүлээн зөвшөөрөөд те ингээд голдролтой ороод ирвэл мэдээж маш аюултай баг юм. Монголын цалингийн цэсийг яг дээд зэгтэнд тулгасан яг одоогийн байдлаар Сэлэнг Ботносын хувьд тэгээд 2.5 тэрбум гэж энэ 5 тоглогч бол үнэлэгдэж байгаа. За хэдийн өчигдөр 21 довтлогыг хамтдаа игээд 3 оновчтой болгосон ч гэсэндээ 5-5-3-3 сагсан бөмбөг өөр шүү гэдгийг дахиад би хэлье. Дээрэс нь би цалингийн цэсний тухайд баг зэрэг мэдээлэл бэлтлээ л дээ. Тэгээд цалингийн цэс лигт яагаад байх ёстой вэ гэхээр за багуудын санхүүгийн тэнцвэрийг нэгт хадгална. Дээрэс нь лигийн өрсөлдөөн илүү сонирхолтой тэнцвэрт байдлыг хадгална. За тоглолтын тоглогч талаасаа гэрээ стратеги нь илүү цэгцтэй болно. Тэгээд улирал ихснээс хойшоогоо ер нь хэд хэдэн гэрээний асуудлууд үүссэн баг-багаар юмнууд цэгцрээ явж байна. Харин одоо өчигдрийн тоглолтоос харсан нэг зүйл бол Монголын дэдлийг яхаарахгүй цалингийн цэстэй байгуулах ёстой юм байна гэсэн төгөлтөнд би бол хувьдаа бүрлээ. Тийм ер нь бол одоо ингээд лигийн маань хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд яг тогтвортой тий илүү жилээс жилд шинжлэгдээд одоо юу гэдэг нэг жилд нэг зүйл нэмэгдээд байна шүү дээ. Нэг зүйлийг сайжруулж байна. Одоо драфт ч гэдэг юм уу, дахиад нэг Аз тоглогч ч гэдэг юм уу, талбай дээр 2 импорт тоглогч ч гэдэг юм уу. Яг энэ зарчмаараа цалингийн цэс гэдэг зүйл бол байх ёстой. Энэ цаг хугацааны асуудал болов уу гэж хараад байна. Тийм эх жилээс ч гэсэн одоо яг мэрэгжлийн агентуудтай хамтарч ажиллаж байгаа учраас энэ талын зүйлүүд бол нэлээд зэгцэрэг байна. Тэгээ жижигхэн үед энэ үлрэл хэдэн төгрөгийн цалинтай тоглож байна. Яа хадлаа. Ахтаа бол хэлэндээ жижиг. Ингээд нөгөө тамирчдын хувьд ч одоо жишээ нь нөгөө өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж байгаа даа. Надад 100 сая төгрөг үнэхээр хангалттай байж болно шүү дээ. Тэнгуут нөгөө нэг тамирчин дээр очихоор 100 сая төгрөг үнэхээр хангалтгүй ч юм байдаг юм уу те. Тэгэхээр нөгөө тамирчин болгон нэгдүгээр цаад багаас тавьж байгаа санал, хоёрт нь нөгөө өөрийгөө үнэлэх үнэлэмж энэ хоёрын нийлбэрэл дээр л одоо цалингийн цэс ингэж тогтоод тохиролцоонд хүрээд явдаг. Бид нар чинь ингээл бүгд нэг баг ч гэсэн хин яг хэдэн дөрөвний цалинтай тоглоод байгаагаа ч мэдэхгүй шүү дээ. Тэгээд үзэгчдийн талаас ч гэсэндээ эн чинь бид нар цензур тогтоох нэг зүйл болох байхгүй. Жишээлбэл 500 саяын цалинтай тоглогч 5 саяын цалинтай тоглогчийг үзүүлж байгаа нөлөөг нь бид нар хараад тэндээс дүгнэлт хийх ёстой юу гэвэл тийм. Яа энэ ямар амар үг вэ? Тийм. Гэхдээ 500 саяын цалинтай хэрнээ нөлөөгүй 5 саяын цалинтай хэрнээ тэрэндээ хайпи багта маш өндөр нөлөөтэй тоглогчид ч Монгол хэлэхэд байна. Нөлөөгөө үзүүлээд хэлнэ болоо. Тэр дээр бол эргэлцэхгүй байгаа. Тэгээд зүгээр би цалингийн тэр тавд бол юу байхаа? Цаг хугацаа хэрэгтэй байхаа. Ямар ч асуудалгүй буцаад сайжирчих хаа л гэж бодож байна. Одоохондоо нөгөө гол нь бөмбөг саяхан тэмцээнд яваад саяхан буцаж ирсэн мэт. Тэнгүүд нь ирээл нэг ганц хоёрын бэлтгэлийгээ тоолж байгаа болохоор тэр бөмбөгний том жижиг за тэгээд талбайн тэр мэдрэмж гээл ер нь асуудлууд амар ихтэй баг. Тэгэл яг нэг хүний эсрэг ингээд давталдаг байсан л одоо ингээд драфтдаг ч юм уу яг тэгээд ирэхэд бас жоохон эвгүй ч байд юм уу. Жоохон хугацаа орчих юм бол ямар ч асуудалгүй тэр хэд маань тоглож байгаа л гэж бодсон. 3-3 чинь тэгээд нөгөө амралтгүй байнгын ирч хүчтэй тоглож идэг бас саксны төрөл байгаа шүү дээ. Тэгээд яг энэ 5 тоглогчийн хувьд цалингаасаа гадна FC эсрэг шинэ багтайгаа анхны тоглолттой юм гэхээр дотроо баг зэрэг бас дарамттай л байсан болов уу гэж бодож чинь яг тоглогчдын зүгээс харах юм бол. Ер нь бол сагсан бөмбөг сонирхогчд маань ялангуяа Бодонсын фэнүүдэд хэлэхэд нэг 2 сар хүртэлтэй хүлээгээсэй гэж хүсэж байна. Төвчээртэй. Одоо бол өчигдөр бол гарах шүүмжилж байгаа хүмүүс их олон байлаа. Ялангуяа Улаанбаатарын Инхбаатарыг, Аранболт Ярандыг шүүмжилж байгаа хүмүүс их олон байсан. Тэгээд эдгээр тоглогч өмнө нь ямар байсан бэ гэдгийг бид нар бүгд мэднэ шүү дээ. 3-3-5-5 ослуулаад тоглодог байх. Ямар байсныг мэднэ. Цохон Brothers өөр хаанчуудын бишрэлт металлтэй дэкэвд ямар нөлөөтэй байсан тоглогчид гэдгийг мэдэх учраас одоо нэг баг зэрэг хүлээх юм бол яг тэр тоглогчид гараад ирэх байна. За тэгээд энэ улирал маш өндөр амбицтай байгаа Сэлэнг Ботнос баг Демаркус Кассенсыг ирэхэд хүснэгтийн хаана байх вэ гэдгийг сонирхолтой болсон. За Кассенсийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэе. Кассенс одоо телевизийн хөтлөгч болсон. За Америкт бол Run It Back гэдэг яг NBA-ийн өдөр тутмын мэдээллийг хүргэдэг. За баазар NBA Talk гэдэг ч юм уу иймэрхүү нэвтрүүлгүүдтэй төстэй нэвтрүүлгийн энэ улирлаас хостоор нь ажиллахаар болсон байлээ. Тэгээд сүүлд Kevin Durant дээр хийсэн шүүмжлэл нь нэлээд олонний анхаарлыг татчихин. Тэгээ маш оновчтой, тэгээ шудраг аналист ямар тач телевизийн салбарт хүл тавилаа гэж бол Кассенсыг сүүлийн үед бол Run It Back нэвтрүүлгээр нь дүгнэх болсон. Тэгээд түүнийг ирэхэд баг нь хаана байхыг
харахал үлдлээ те хүснэгтэй хараад ярилцаад явъя. За эхлээд зочныхоо багийг хаана гарыг? Дөрөвт 4 амжилттай. 4 амжилттай. SJs хожоод 7-2 болчихсон. Энэ дунд гэхдээ нэг цөөхөн тоглолт хийсэн баг байгаа нь BCH Knights байгаа. 5-1 6 тоглолт хийсэн. Тэрнийхээ нэгт нь л ялагдуулсан. За эмэгтэй лигийн хувьд гэх юм бол за эрэгтэй лигийнхаа хүсэлтийг дахиад харахад Mongolians Bayern Wesley-тэй Mongolians 1-6 ер нь бол их олон тоглолтод сүүлийн мөчөд хожигдсан. Тэр нь ч гэсэн Wesley их дургу байгаа да. Тийм энэ баг бол 4-5 дээрш байх боломж байлаа. Тэгээд яг нэг тоглолтын төгсгөл ялангуяа муу хийж байгаа тий. Энэ дээр бол маш олон шүүмжлэг дагуулж байгаа. Хэрвээ төгсгөлөө сайн хийгээд явах юм бол бас энэ 10 баг дотор яг үнэндээ за энэ баг за энэ жил плей-оффоос мултрах юм байна даа ч гэдэг юм уу шууд хэлэх ямар ч боломжгүй байгаа байхгүй. Хинэн ч хэнийгээ хожих магадaltaа Дархан United баг гэдээ харахад яг тэр бас л игзэгтэй мөчөд 2 тоглолт одоо алдсан шүү дээ. Тэр тоглолтоо очсон бол одоо хүснэгтийг тэргүүлэх хэмжээнд байх ч үгүй юм уу те. Тэгэл 2 тоглолт дарааж очвол 3 руу гараад. Тэгэхээр одоо яг энэ тоол нэг тийм чухал өрнөлөө үзүүлэхгүй л гэж хэлээд байгаа. Гол нь яг энэ одоо Европт явж байгаа Mongolians ховч хонхрууд гэдэг хоёр баг хөдөлгөөн хийгээд эхэлсэн. Ялангуяа ховч хонхрууд ахлах тасгалжуулагчаас олсон. Одоо ингээд нэг өөрчлөлтүүдийг хийгээд гарц гаргалгаагаа хайгаад эхэлж байна. Mongolians-ийн хувьд гэх юм бол буруу сонсоогүй бол 2 дугаар тойргоос удирдлагын одоо 3-1-ээс гэсэн үг шүү дээ. Zeshko дасгалжуулагч ирнэ гэсэн ийм мэдээлэл байна. Тэгээд сүүлийн тэр нэг сүүлийн мөчд авч байгаа ялагдлуудаас болоод сая сүүлд хожигдоход багт нэлээд хурц асуудал үүссэн. Хэрвээ анзаарсан бол төлөвөн төр тоглолт үүснэ үү? Үтсэн. Мэдээж хэрэг олон тоглолт дараалаад хожигдоод байна гэдэг чинь тэнцээ ямар нэгэн асуудал байна л гэсэн үг шүү дээ. Тодорхойгүй байдал асуудал үүсгдэг. Тэгэхээр баг нь маш тодорхой байх шаардлагатай. Үнэхээр тоглогчт нь болохгүй байгаа мó, систем нь болохгүй байгаа мó, дасгалжуулагч нь болохгүй байгаа мó. Тэрийг мэдээж хэрэг дотроо ярилцж байгаа. Тэгээ одоо шин дасгалжуулагч тэр хоошоо ирээд богино хугацаанд нөгөө өөрийн системээ суулгаад бас амжилт үзүүлэх үү гэдэг чинь бас сонь. Тэгэхээр одоо богино хугацаанд л болохгүй байгаа зүйлээ ярилцаал тэгэл дараачихаа шийдлүүдийг л харгалт сонголт байгаа. За хуваараа харангаараа ярилцаад явъя гэж бодож байна. Энэ 7 хоногт болсон бас нэг онцгой үйл явдлуудын нэг бол Завхан Бродерс баг ямартайч Монгол дасгалжуулагчтай лигийн 3 дахь баг болж байна. За энэ 7 хоногт Бродерс харин тоглолт хийхгүй юм байна тий. Байхгүй байгаа юм байна. За Майнерсын хувьд Аз лиг онороо солилоо. Миний дуртай тоглогч байсан Секу маань ямартайч яваад Малайз тоглогчийг нэгнээ нэгтгэсэн харагдсан. Тэгээд тийм чүнтийн тоглогч ирсэн. Бүлгүүдийн эсрэг тоглох юм байна те. Нэг гарагт энэ тоглолтын дээр л Майнерсын шинэ Аз лиг онор ямар тоглогч ирснийг бид дүгнж болох нь те. Тийм угнаа бол ялангуяа сайн мэдж байгаа бох те. Яг Малайзийн эсрэг. Тийм тэр Малайзийн бас лидер тоглогч ирсэн бил. Айгуу сайн 7 хоногт амралтын өдрүүдээр 3 тоглолтууд тэгээ эх 7 хоногийн мегмар гарагт мөн 3 тоглолт болсон. За хамгийн сонирхолтой тоглолт Метал гардаг шүү дээ. Тийм ерөөсөө Metal Knights гэсэн энэ тоглолт байна да. Хүлээж ийн байгаа хэрэг хүлээлттэй тоглолт байна. Ер нь тэгэл улирлын тоглолт юм чи. Хиний эсрэг тоглох намаагүй те. За тэгээд маргад сугар очор гэсэн гоё өрсөлдөөн бас харагдах нь байна. Тийм багуудын хувьд ч гэсэн одоо нөгөө тойргийн систем гэж аахгүй хуваарийн дагуу шууд ингэж тоглоод байгаа. Гэхдээ одоо он гараад ч гэдэг юм уу те нэг сараас бол өрсөлдөөнүүд шал өөр төвшөнд хүрэх байх. Яг тэр үед бол баг хамт олон хинэн яаж тоглолдог гэдгийг мэдчихнэ. Дасгалжуулагчд нь хэнийг ашиглах уу гэдгийг мэдчихнэ гэдэг юм те. Легионрууд болоо бусад Монгол тоглогчдын шийдэл хөдөлгөөн дуусчихна. Тэгэхээр яг тэр үеэс бол цэвэр яг юм гайхалтай өрсөлдөөнүүд албан ёсоор гарч эхлэх баха гэж байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн энд хүрээд өндөрлүүлийн хамтран хөтлсөн төлгөө энхот хоёртоо баярлалаа. Онцгойлон урилгын маань авч ирсэн ууган баяртай баярлалаа. Улиралд нь амжилт хүсье. За баярлалаа. За ингээд үзэгчдийн нэвтрүүлгийн ивент тэтгэгч тассандаа Бүү хаан банк байлаа. Улирал дээдлэг эхлээд уйдамгүй 7 хоногийг бидэнд толлуулаа. Эх 7 хоногийн шууд дамжуулалтаа дараа уулзцгаая баяртай үзэгчтэй.